За Галийн ерөнхий газрын хяналт тойрог цайрын газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Галийн газраас өнөөдөр Галийн салбарын хэмжээнд бүх боомт газар хороод ажиллаж байгаа нийт Галийн улсын байцаагч Галийн улсын ахлах байцаагч нартай зориулсан оюуны өмч болон ургамал хамгааллын бодис пестицид бордооны хяналт шалгалтын талаарх сургалтыг бол амжилттай зохион байгууллаа. За энэхүү сургалт нь бол бас нэг онцлогтой. Нэгдүгээрт нь бол ер нь энэ бодис бордоо пестицид гэдэг маань яг шинжилгээ ухааны талаас ямар байдсан бэ гэж онлайн мэдлэгийг олох талаас нэгдүгээр сургалтыг хийлээ. Хоёр дахь юм нь болохоор оюуны өмч гэдэг маань яг энэ дээр яаж хамаардаг юм бэ? Энэ ургамал хамгааллын бодис дээр энэхүү бодисуудыг одоо импортлох үед оюуны өмчийн талаас нь ямар хяналт шалгалтыг мөн Галийн тухай хууль тогтоомжид ямар заалтууд байдсан бэ гэдэг талаас нь бол бас мэдлэгийг олголоо. Гурав дахь нь болохоор өнөөдөр импортлж байгаа энэ ургамал хамгааллын бодис бордоо пестицидийг одоо импортлоход аж ахуй нэгжүүдэд импортлогч аж ахуй нэгжүүд тулгамжийн асуудлын талаар бол өнөөдөр хэлэлцсэн ярилцаж сургалтаа бол хийлээ. За тэгэхээр нөгөө Галийн байгууллагт бол оюуны өмчийн харилцаа бол одоо маш чухал байдаг. Галийн тухай хуульд бүр бүх бүтэн дэд бүлэг болоод орцсон. Тэгээ оюуны өмчийн хувьд оюуны өмчийн эрх эзэмшигч эрхээ хамгаалахад Галийн байгууллага бас маш чухал үүрэгтэйгээр оролцож байдаг. Тэгээ түүнтэй холбогдуулаад тухайлсан нэг хоёр бүтээгдэхүүн дээр одоо нөгөө Галийн байгууллага албан үүргийнхаа дагуу Галийн хяналтыг яаж хэрэгжүүлэх үү? Нөгөө талаас оюуны өмчийн эрх эзэмшигч талаас хүсэлт гаргасан тохиолдолд эрхээ яаж хамгаалах вэ талаар бодит хоёр жишээн дээр тулгуурлаж мэдээлэл өгсөн байгаа. Хөдөө аж ахуй газар тариаланд хэрэгжилж байгаа ургамал хамгааллын бодисын оюуны өмчийн талаас нь Галийн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ойлголт өгсөн. Тэгээд Галийн хяналтаас тэр оюуны өмчийн зөрчил нь яг ямар хэлбэр тохиолдлоор гараад байна. Галийн хяналтын бичиг баримтан дээр яг аль хэсэгт нь яаж анхаарах уу гэх мэтлэнгээр мэдээллийг Галийн байцаагч нартаа өгсөн гэж найдаж байна. Галийн ерөнхий газар